Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За ойр дэс сэрүүхэн багтаа холбоотой хоолой өвчлөл маш их байна. За хоолой өвт гэж юу мэдэгдэхвэ? Та магадгүй жаахан бүлээр нь би өөрхөн зараа юм идэхтэй юм залхихад хоолой хүндүүрлэн тэгэлтэн торно. За хүүхдэд бол хоолн дургүй болно. За халуурч бүлээр хийм шинжтэнд хийлэрдэг. Магадгүй та амаа ангаагаад харуул эсвэл хүүхдийнхаа хоолой тэ амын ангаалгаад харуул хоолон дээр юу харагдгийг зэмээр харъя. За таны тагнаан гүйс буюу одоо жишээлбэл хүүхийн илнээс номроод одоо орж ирсэн энэ хонхорхоод чинь байгаа энэ мах гэж ярьдаг тийм үү? Хоолой мах гэдэг. Энэ тагнаан гүйс бол өөрөө хоолой мах. За энэ хоолой махны юу харагдах вэ гэхээр энэ хонхорхоод дээр нь шар эдээнүүд бий болсон байдаг. Хоолой өөрөө улаасан байдаг. За заримдаа ингэ нэлэхүйдээ эдэлсэн тохиол байна. За ингээд хоолой эдэлсэн байгаа үед бол та хүмүүс ингээд гэрээрээ эм цацаж эмчлэх гэж үзэж байна. Тэгэхээр битгий ингэр гэж та бүхэн зөвлөх гэдэг. Хэрвээ та эдээтэй бол заавал мэрэгжлийн эмчид хандаж зөвлөгөө авч яхаа шийднэ. Учир нь ихээр та эм цацаад гэрээр яваад байгаа тохиолдолд хоолой эдээ мах чинь тийм үү эдээтэй мах чинь өөрөө цаашаа одоо буглаа болж хүндрэх юм аюултай байдаг гэж. Хэрвээ та буглаа болчоод энэ маань цаашаа амь насанд хүрэх юм аюул байдаг. Тэгэхээр одоо хоолой мах нь эдээтэй байсан эм цацаа явж байсан эдээгүй болчдөг. Тэгээ нэм итгэж цаашаа буглаа өссөн байдаг. Ийм тохиол маш их тохиолдож байгаа учраас та мэрэгжлийн эмчид хандаж мэрэгжлийн зөвлөгөө авч магадгүй та заашгүй эмчилгээ хэсэг газрын эмчилгээ ч гэсэн явсан их сайхан үр дүн байдаг учраас та бүхэн заавал эмчид хандаарай гэж хэлэх гээд байна. Та хоолойгоо эдэлсэн л бол таны хоолой зөвөртөл бол та эмчид заавал хандна. Бити одоо хинэгүүд тий яваад байгаарай. Учир нь ихээр хоолой эдээнээс чинь болоод махнаас чинь болоод буглаа өсдөг. Энийг бол хүмүүс эмчилгээдээ ингээд эмч цаа яваад байдаг. Уучлаарай тийм одоо эмчилгээний тактик байхгүй учраас ингэж одоо өөрсдөө эрсдэлд оруулаа гэж хэлэх гээд байна. Тэгэхээр та бүхэн энэ дээр их анхааралтай хандаж бас өөрсдөө эрсдлээс хамгаалаарай.